энэ татвар төлөгч нар, энэ бүтээдэг, хөдөлмөрлөдөг, энэ ажлын байр бий болгодог, Монголоо урагшаа чирж явдаг хүмүүсийг та нар зодоод бид нэр хаа өрх юм. Тэгээ тэр үед ингээ намайг эсэргүүцэжсэн хүмүүс одоо ингээ нийгмийн ямар байдалд хүрэх вэ? Бүгдийн булаадаг байдал руу хүрчихлээ. Сонгуульд хандив өгөх гэж байна гэж өгж байгаа юм байна гэд баримтчилтгэл болчихлоо шүү дээ. Цаануу томчуудаас нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр би оффистоо мэрэгжил нэгтэнтэйгээ ярилцахаар шийдсэн байгаа. Улаанбаал нэвтрүүлгийн хөтлөгч Лодо Самбуу надтай ярилцахаар ирсэн байна. Сайн байна уу? Сайн уу. Чулуун бэлгийн Лодо Самбуу. Овг нэг хэрэг болох юм шиг л шүү дээ. За. Сонгуулаарч. За. Сонин сайхан юу байна? Энэ 100 юу хийх гэж байна? Энэ 100-ны хийх ажил их өрнөн байх шинжтэй байна. 100-ны ихэн сарлаа их завгүй өнгөрөх шинжтэй байна. Тэр ажлаа хийгээл явж байна. Чигтэй хин л ажилтай тийм ээ. За. Таны одоо яг нөгөө анх ажиллаж эхэлсэн хийсэн ажил энэ тэрийг бол одоо хоёлаа яриад явах. Зөндөө ярьсан билээ шүү дээ. Тэгээ би бас тантай адилхан 100-ны мэдээ сонирхоос ажлын гараагаа эхэлж байлаа. Тийм үү? Хэдэн онд? 17 онд. За. Улс төр эрхлэгч байх үед. Орж байлаа. Тэгээд ер нь тэрийг хүмүүс мэдчихэж байгаа юм чинь. Одоо илүү сэтгүүл зөв ба улс төр гарч өгөөж өгөө. 100-ны мэдээг сарны юм ажилсаг хүмүүс гараад идэх байхгүй. Харин тийм. Цаанаасаа. Тэгээд таныг бас тэгж хэлэх. Намайг ороход угаасаа Лодо Самбуу чинь манад байсан гэж ярьж ирсэн. За та сая гадны оронд байж байгаа саяхан ирсэн шүү дээ. 14 хоногийн өмнө ирсэн үү? Тэгсэн. Тэр хавцаа болж байна. За гадна талаас нь ер нь эх орноо харахад ямар байдаг юм бэ? Бүр тодруулаад харуул ингээ гаднаас нь салбараа харсан чи ямар байна? Салбарт чи ер нь юу болоод байна? Нэгдүгürt гадна талаас харахаар дотоод асуудлаа харьцуулаад байт юм байна. Америкийн нөхцөл байдалтай. Зөвхөн одоо тэр үйлчлэгээс нь авахлаад гадаах орчин бүртэл зохион байгуулалт нийтийн тээвэр гээл. Манайд ямар асуудал байна? Энэ Америкт яаж ингэ харьцуулаад байт юм бэ? За энэ нь бол харьцуулж бодохдоо юу гэхээр ийм байж яага болохгүй байгаа юм байгээ бодож байгаа. Энэ манайд ч нэг бүр төрөлхийн зан гэдэг шиг нэг бүр одоо байнгын байдаг нэг юм асуудлууд байна л да. Манайд ч зах зээл жижигхэн үйлдвэрлэгч бүтээгчд багтаа нүүрс зэснээс өөр орлого олдог юм үндсэндээ ховор тийм ээ байхгүй шахуу гэж хэлж болно. Уулуурхай эдийн засагтаа ингээд эхлэхээр мөнгө муутай гэхээр төрийн үйлчлэгээ муутай. Тэгээ дээр нь хулгай ихтэй. Суртахуун багтаа. Төр нь өөрөө доктортой бодлого байхгүй. Шалтгаан намууд нь өөрсдөө үзэл баримталтай үнэнч биш. Үзэл баримтал байхгүй. Ер нь яг яах гэж байгаагаа мэдэхгүй гэх мэтчлэн. Харьцуулахаараа нэг ийм харьцуултууд орж ирээд байгаа. Тэгээд манай салбарын асуудал гэдэг ингээ харахаар хомигдож харагдаж байгаа. Хомигдож байгааг нь би хоёр ангилж ярьж байгаа. Нэгдүгürt гадны хүчин зүйл эрх баригчтай холбооч тайлбарлаж байгаа. Шууд ингээ зориудаар барих ажиллагаа явуулж байна гэж. Нөгөө талдаа хэвлэлийн маань өөрсдөө миний нөө байнга ярьдаг редакцууд өөрсдийн нийтлэлийн бодлого ямар нэгэн зорилго чиглэл алга. Нийгмийн ямар уулгыг гэж бодож байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан л илчлээдээ гэдэг. Тэгтээ яг илчлэгийн хойноос ингэж ерэн сурвалж олоод байгаа яг үл хэцүү. Мэдээлэл нэгт олдохгүй, хоёрт даргын халааснаас мэдээлэл зөөдөг. Тэгээд зорилготой тавьдаг. Энэ хоёр нөхцлөөс болоод манай хэвлэлийн эрхчлөө гэдэг юм үндсэндээ алга болж байгаа юм байна гэж харагдаж байгаа. Сая ухрахт нь та аргагүй шүү дээ гэж бодсон. Үгүй одоо өстө үнэхээр аргагүй шүү дээ гэж. Тэгээ одоо энэ болж байгаа яг энэ цаг үед болж байгаа өнөр цэцгээр авж байгаа арга хэмжээнүүд бол өнөр цэцгийг бол би шүүмжилдэг. Тэр зөндөө шүүмжилдэг. Илдаалд өөрт нь хэлэл гадуур. Гэхдээ авж байгаа арга хэмжээ нь өөрөө яг миний нөгөө өмнө би нэг coin мөгчөнгөөс аваад явахад ярьж ирсэн. Өмнө зөндөө хүмүүсийг ер нь авч яваад сошиалд давхар яллаад тэг инх жаргаланг за дээр нөгөө нэг чөлөөтийн Наранбаатар гээл дандаа энэ нэг юм хэрэгэн шидэгдэг байхад ял өрүүлээд байдаг. Давхар яллаад байдаг. Энэний эсрэг дандаа дуурч явсан. Яг энэ нь одоо өнөрөө дээр бүр дээд зэгтээ тултал хэрэгжиж байна. Тэ? Бүр сүүлдээ сэтгүүлчээр ажиллах мэргэжлэр ажиллах эрхийг нь төр төдөлзүүлнэ энэ төр гэдэг чинь бол үндсэндээ одоо цаашдаа бид нэр юм тусгай зөвшөөрөл авдаг. Энэ байж болох хөлбөр юм үү гэж болохгүй зүйл байхгүй. Мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлана гэж хуулийн заалт бий.
Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлана гэдэг маань өөрөө биднэрт нэгт үндсэн хууль. Түүнийг дагаж ганцхан хуудасгээд байгаа тэр гайхамшигтай хууль, хэвлэлийн эрхчлөлийн тухай хууль. Энэ хоёр хуулийг зүгээр уландаа гიშгсэн юм шийдвэр гарч байгаа. Зөвхөн тэр нэг заалтна. Мэргэжлийн үйл ажиллагаа хязгаарлана гэдэг бол аж ахуйн нэгжүүд байдаг юм уу? Тэг бусад өөр нийгмийн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг газарт бол хэрэглэхэд хэтэрхий бүдүүлэгдэж байгаа юм болоо гэж. Гэхдээ би шүүгч биш. Би өөрөө хөөлч бас биш. Гэхдээ нийгмийн асуудалд анхаардаг хүний хувьд ингэж бодож байгаа. Одоо энэ нэг буруу жишг тогтчихж байгаа. Одоо баска те чамайг зүгээр ингээд дугаа болгоё гэвэл нэг хэрэг үсгэл болоо. Шалгая л да. Шалгаж явах явцад саад болж магадгүй. Ягаад гэвэл наа чи хэвлэл мэдээллийн байгууллага та. Тэм учраас энэ сэтгүүлчээр ажиллахын болиулчи гэдэг чинь ингээд буруу жишг тогтчихж байгаа байхгүй. Ийм жишг байж боломгүй зөвлөсөөр жишг тогтоохыг эсэргүүцгэл тэрний төлөө л энэ сэтгүүл зүй ажилтдаг байдаг шүү дээ. Буруу жишгийг аль болох тогтоохгүй бай. Зөв сайн жишгийг илүү төгөлдржүүлэе гэж бид нэр сэтгүүл зүй сэтгүүлчийн ажлыг хийдэг шүү дээ. Үгүй тийм ээ. Тийм. Тэгээд яг таныг сэтгүүлч болохоор л ярьж байгаа шүү. Нэг хоёр төрлийн айдас үсгэд байна биднэрт. За яг бодтой айсан. За улс төр талаас. За. Нэгт ингээ бариад хорчих шүү, хэрэг үүсгэж шүү, ингэж удааж, залхааж чаддгийг шүү гэдэг нэг айдас. Хоёрт нь мөнгөний суугч улс төрөөс шүү, тэрийг хаагаа ичиж шүү, өчгөө болж шүү. Тэгээ та нар ажиллаж чадахгүй шүү, ингээд ажилгээд одоо яадаг хамтарч ажилдаггүй. Тэгээ яаж хат манай бизнес модельч өөрөө улс төр тий. Бид нэр өнөөдөр ингээ аж ахуйн нэгжүүдтэй хамтрах гэсэн тэр аж ахуйн нэгжүүдийн цаанаа улс төрчтэй байхаар чинь ямар ч чанарын ялгааг болчихж байгаа. Тэгээ тийм хоёр төрлийн айдсыг би бол мэдэрж байна. Тий. Нэгт тэр айдсаа бүр ингээд мэдэрх нь битгээл зүгээр ингээд цагдаагаас нэг ярихад л наадхаа авах юм уу авахгүй мүү гэж ярихад л би сонирн болж байна. Нөгөө талаараа ийм зарчмын талаасаа ийм ажил хийхгүй гэж хэлэнгүүт тэгвэл мөнгө ч өгөхгүй гэхэд би хүмүүсийн цалин мөнгөийг яах вэ гэдээ айж байна. Тэгээд ингээд хэвлэл нь ийм айдстай, ер нь ингээд нийгмээр ийм айдстай байгаад тах нь ингээд болж байгаа юм уу тий. Тэгвэл энийг ингээд болохгүй гэж бодож байгаа юм бол одоо бид нар яах юм? Жишээ нь одоо та яах юм? Энэ дээр шийдэл ч юм уу эсвэл ямар нэгэн сайн жишээ олж харсан уу? Яг наадах чинь. Дарангуулыг ингээд дарангуул гэж юу гэлтэй гэхээр ингээд дарангуул гэдэг үгээр нь аваад үзэхээр ингээд дараад нэг нөхөрл ингээд бүгдийг нь уучлаа л тий. Ингээл л гэж яг энгийнээр аваад үзэхээр ингэж эрхэндээ оруулахыг хараандаа оруулахыг хэлж байгаа. Эдийн засгийн аргаар, сэтгэл зүйн аргаар, ажиллах нөхцөлийн аргаар бусад бүх аргаар хууль хүчний байгууллагуудаар далаалгаж тий. Яг ийм юм болоод байгаа чинь миний нөгөө нэг ирэхгүйгээд хоёлоо ярьжсэн шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө бараг шахуу тий. Тийм биз бараг сар арай болоогүй байсан ба хоёлоо ярьснаас хойш. Сар болоогүй байхдаа би ирээд нэр дэвших болцсон гүйж байгааз. Энэ шалтгаан маань ерөөсөө энэ байхгүй. Ерөөсөө л болохоо байцсан. Би чинь ингээл арчсан намыг одоо юу гэдгийг ардын навчдаа 8 жил засгалцсан. Яаж засгалсан нүдэн дээр ил. Арьсан дээр мэдрэгдэж штэ. Уушгин дээр, хоолоон дээр, бүх юм дээр мэдрэгдэж байна. Ингээд нэг хариуцлага тооцчих юм байна болчих юм гэсэн чинь болохгүй болоо хөрцсөн. Нэг харсан чи бүр ингээд бүгдийг бариад авцсан. За ингээд байжсэн дээр нь цагдаагийн газараас залгаж байгаа. Миний фэйсбүүк руу шууд нэг шүн видео кол хийгээд ороод ирж байгаа. Цагдаагаас уу? Цагдаагаас. Юу болж байгаа вэ яаж байгаа вэ гэдэг би ч авахгүй шүү дээ шууд танихгүй юм чи. Тэгсэн чинь шууд бичиж гин. За цагдаагийн тэр хэлцээс холбогдож байна юм тодруулах гэсэн юм аа. Тэгээ ягаад шүн видео кол мол хийгээд байгаа юм бэ? Тэгсэн чинь таны гадаад байгаа гэж мэдсэнгүй гэдэг. Тэгээд ингээд авсан чинь аваад тэр ярьлаа. Тэгсэн чинь ажилласаа биш гэрээсээ салгаж байна. Андшгүй шүү дээ. Ажлын байр гэр орон гэдэг. Яг юу асууж байсан чи би нэг хар тамхитай холбоотой нэг пост оруулсан юм фэйсбүүк дээр. Энэ талаар тайлбар өгөөч гэж. Энийний зорилго нь юу вэ гэхээр би тэнийг хүмүүс байхгүй тий. Энийний зорилго нь юу вэ гэхээр тэр миний постны тухай ерөөсөө сонирхгүй байгаа. Зүгээр цагдаагаас залгаж үзүүлж байгаа. Зүгээр л залгаж яшиг төвөг удаж. Бид нар чинь багтаас янз янзаар сахилга гутна. Тэгэл бид нарыг жоохон баг чинь хүүхдийн байцаагч дуудаал үүдэндээ өглөө эсгэж иргээ тий. Тэгээ орой 6 гэдэг нөгөө хүүхдийн байцаагч нь бууж ирээд маргааш өглөө эсээс яваад өгдөг шүү дээ. Яг л тэрийг хийх гээд байхгүй юу? Бид нар чинь тийм юм аль жоохносоо янз янзын үдцсэн улсууд чинь нэг тэр нь цочихгүй шүү дээ. За гэх мэтчлэн бид нар ерөөсөө эрхчлөө гэдэг үг чинь бүр илэгдээд дууссан. Тэгээ дээр нь бидний тест төрдөг энэ эрхчлөө чинь дарга нарын халаасанд орцсон. Тэгээд хүссэндээ бэлгэлдэг ийм бэлэг өглөг болцсон байна. Тэгэхээр энэний эсрэг юу хийж болох юм аа? Гаргалгаа юу юм бэ гэж асууж байгаа. Одоо оролцох юм байна. Би тэнд нэг гой сургууль төгсөж байсан. Тэгэхээр дэлхийн топ 5-ын нэг сургууль public policy-гаар сурах гад тэр нь босгон босгоруу
нэг шаардлага тавьсан босхийг нь биелүүлэх даалгавартай байж лаа. Тэгээ би нэг 2 жилийн дараа ирээ гэж бодъё тий. Нэх гой дипломтой баг ил ирэх нь байна. Ирээд ажиллах гэж чинь ажиллах боломж байхгүй. Тэгээд энийг болохын өмнө ярьдаг нь одоо миний бас нэг онцлог шүү дээ. Босны дараа яах вэ? Ийм болох гэж шүү хөрсөн байгаа ч гэж анхаар болдог. Тэгээд ирсэн чинь яг тийм ийм дарангуул тогтцоохтон чи өөрөө хаана байсан юм бэ гэж дараа нь би өөрөөс асуух болж байгаа байхгүй. Хаана байсан? Америкт нэг диплом өгөөл явж ирсэн биз дээ. Тийм ээ. Тэгж би өөртөө хэлэх болчихж байгаа. Нөгөө талаар хүмүүс надад их болчихж байгаа байхгүй. Одоо чи ирээл одоо нэг учиргүй шүүмжлэл. Чи яг энэ дарангуул ингээд тогтцож байхад энэ аимшигтай ирэх баригчид ингээд гараа бүр ингээд барьцаа улам ахиулаад нийгмээр нь бүр бацж байгаа. Дээгүүр нь тархийг нугааж доогуур нь хөл гарыг бацж байхад чи өөр хаанаас гэж хүмүүс надаас асуусан би юугүй вэ? Би сургууль төгсөх гэсэн юм аа гэх юм уу. Ингээд нэг амар хүн шийдвэр гаргасан, огцсон шийдвэр гаргасан. Тэгэл ирсэн. Өөрөө би шууд залгаал алей. Би очие доо надад одоо тийм суух арга алга. Ер нь одоо ингээд цааш залуучууд өөрсдөө төрөмөө зөхөөё. гэж тэгэл ирсэн шүү дээ. Энэ бол миний гаргалгаа. Хэрэгчлөөгөө аварж үлдэх гаргалгаа. Тэрнээс бид нэг улаан микрофоноо бариад нэвтрүүлгүүд хийгээд үр дүнд хүрдэг. Гэхдээ бас үр дүнгууд бий. Гэхдээ одоо энэ ингээд нэгэнт явж байгаа энэ үед хамгийн их хандлтаагаас нь ахуулаа барьж авч байгаа. Тэгээ сэтгүүлч бүгдээр ийм айцтай болсон. Яг ийм байгаа үед бол параллел төвшөнд очиж байгаад үзэл юм билээ. Дөрвөн бохир байна гэдгийг бүгдээрээ ингээд мэдж байгаа тий. Тэгээд зарим нь баг зовж байгаа тий. Одоо яах юм? Одоо бид нар дарах зам байхгүй юм. Тэгвэл сүүлийн үед нэг ийм юм ажиглагдлаа. Хүний амьдрал чинь баялаг шүү дээ. Янз янзын өдөр болгон янз янзын өөр юм болно. Тэнгүүд над дээр ингээд байн ирж байгаа нэг л асуулт байгаа юм. Би ч одоо баасан дэлгэр гэдэг хүн их олон өнцгтэй байгаа шүү дээ. Тэнгүүд энэ томчуудаас асууя гэдэг нэвтрүүлэгт би ингээд ардчилсан нам, ардын нам, хүн нам ингээд ээлжлээд оруулах гэдэг байхгүй. Ингээд ээлжлээд оруулах. Тэгсэн чинь дандаа ардын нам орсоныхын нэг хүмүүс үзэхгүй ардчилсан намаас орсон хүмүүсийг нь үзсэн чинь хүмүүс энэ охин одоо ингээд ардчилсан намыг дэмжиж ингээд ардын намын эсрэг байгаад байна. Ийм жоохносоо гэд мөнгө үнэрлэлцэн тий ийм жоохносоо ийм айхтар гэд. Энэ надтай хүмүүс таарахаараа чи ардчилсан намын юм хийгээд байгаа юм уу? Тэгээ сэтгүүлч хүн чинь аль нэг намын юм хийх ёсгүй үсттэй тий. Тэр хүн чинь зарчмынхаа дагуу аль ч намын үнэтэй ажилласан болно. Тэгэд энэ нэг ийм зүг чиг гэдэг юм уу ийм ерхий зарчим сэтгүүлч хүн нийгмээ урьдчилсан сэргийлж тий ингээ нүд чихэн олж ажиллах хэрэгтэй гэдэг энэ ерхий голдрол нь хизээнээс байхгүй болсон юм би. Хаашаа бид нар нэг бол энэ талтны ажиллаа нэг бол энэ талтны ажиллах хэрэгтэй юм. Би арга байхгүй бол салбараасаа шахагдах хэрэгтэй юм. Тий. Та ч одоо хитнээс ажилласан шүү дээ. Яг тэр жинхэнэ энэ сэтгэл зүрхээр ажилладаг сэтгүүлчнэр хизээнээс ингээд цөөрцөн гэх юм уусгол бүдэрсэн юм би. Бидний энэ зорилго харин ингээ алгуулчих та. Хамгийн ихний асуулт сэтгүүлч ер нь альталтай байх хэрэгтэй юм гэж. Улс төрийн нам гэдэг бол үзэлснээ одоо хэрэгжих арга барил нэгдэл мөн үү? Хэрэгжих арга барил гэсэн чинь төрийн бодлого болох гэдэг. Тэгэхээр олон хүмүүс хэрэгтэй салбарын. Гэхдээ нэг бодолтой тэр өөрөөр хэлбэл тэр үзэлснээ хэрэгжих гэдэг. Арчилсан нам үзүүлсэн юм юу? Өгөөний эрх хэрэгчлөө. Эдийн засгийн хэрэгчлөө. Улс төрийн хэрэгчлөө. Амиа өөрөө авч. Хүн өөрөө чөлөөтэй байж хөдөлж иж энэ нийгэм явдаг юм аа. Хүний хүсэл сонирхлыг дээдлж иж зах зээлд хилдэг юм аа. Энэ дээр тогтсон улс төрийн одоо арга барил тийм ээ. Одоо энэ систем энэ улс төрийн зохион байгуулалтыг л арчлал гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэрнээс тийм юу байхгүй. Энэ эрхчлөг л хэлж байгаа. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллага тэгвэл сэтгүүл зүйн өөрөө ямар юм бэ? Сэтгүүл зүйн өөрийнх нь суурь нь эрхчлөөний үзэл байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар энэ үзэл санааныхаа төлөө явах нь угаасаа арчилсан намын ажилтай. Үнэхээр үзэл санаан дээр арчилсан нам байсан цагт шүү. Бага цагт огтлолцсон. Бид нар нэг замаар гүйдэг хүмүүс аль эртнээсээ Монгол улсад чөлөөт хэвлэл үүсснээс хойш чөлөөт хэвлэл шүү хэвлэл биш сэтгүүл зүй биш. Чөлөөт хэвлэл үүсснээс хойш монголчууд Монголын сэтгүүлч нар яг арчилсан намын төлөө гэж хэлэхгүй шүү дээ. Арчлалын төлөөгөө явж байгаа. Яг нэг юмны төлөө нэг зам дээр арчилсан нам сэтгүүл зүй хэл мэдээлэл угаасаа цуг явдаг. Чамд дахиад хүн тэгж хэлнэ шүү дээ. Чи яагаад арчилсан намын юм хийгээд байгаа юм гэж. Чи хоёр юм хэлнэ. Нэгт та зөвхөн тэднийг олж харж чадсан. Олж харснараа намайг битээ дүүгнэ. Ер нь бид нар хэлдэг байх хэрэгтэй юм уу? Шууд хэлдэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт хэвлэл мэдээлэл өөрөө эрхчлөө суурьтай. Сэтгүүл зүй эрхчлөө суурьтай. Бид нар эрхчлөөг дэмжих, биднэрт эрхчлөөг олгох, бидний тээж төрсөн эрхчлөөг дархалж өгөх аль ч улс төрийн хүчин байсан сэтгэлээсээ дэмжих эрхтэй бас үүрэгтэй.
Тэгжээж бид нар сэтгүүл зүг дархалж авч үлдэнэ, маргааш ажиллана. Арчилсан нам, хүн нам одоо саяныг үзэл баримтлаас солиод арчилсан гэдэг. Тэгэхээр энэ хоёр болвол яг одоогийн байдлаар бид нартэй нэг зүг рүү хараад нэг зам дээр явж байгаа. Тэгээ юу гэж? Баггүй. Ер нь бол одоо ингээд нөгөө нам байна штэ. Нөгөө ирэх барьж байгаа. Би нэрийг бүр хэлмээргүй байгаа. Тэгвэл нөгөө нам юу хийж байгаа, ямар бодолтой, тэргээ яаж хэрэгжүүлдэг вэ гэдгийг залуу дунд ахмад үед бүгдээрээ харуулчлаа штэ сүүлийн 8 жилд. Хангалттай харуулсан. Өмнөх ирэх барьж байгаа үедээ ч харуулсан. Арчилсан нам бол 1996-2000 X тооцоол үндсэндээ засаг болж үзээгүй нам штэ арчилсан нам. Тэгэхээр эднэр ингээд бүх цагууд ирэх барьчаад одоо арчилсан нам буруутай гэдэгт нийтээр итгэсэн байна гэдэг бол манай хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч бид нэр өөрсдөө арчлынхаа яагаад хэрэгжээгүй өнөөдрийг хүртэл Монгол улс арчилсан улс бүрэн болж чадаагүй вэ гэдгийг бодох цаг юм болцсон. Тэрийг ойлгоогүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одооноос бид нэр ялангуяа залуу ийм гоё ирчвчтэй залуучууд бид нар ингээд өөрсдөө ингээд яг бодох хэрэгтэй байхгүй. За бид нар яг юу хийх гэсэн, яах гэж хийх гэсэн, юуны төлөө хийх гэсэн. Тэгэд бид нэр хаана хүрэх юм? Тэрийг хийснээр. Энэ намууд юу хийх гэсэн, яаж хийх гэсэн, хаана хүрэх гэсэн. Эндээс бүх ажлын даалгавар, бүх тэр агуулгууд гараад ирж байгаа байхгүй. Инхээр бид нэр зовхгүй. Хинийхэн талд ажиллаж байгаа юм хүн болгон тэгдэ сэтгүүлчтэй те чи тэрний талд ажиллаа, чи мөнгөтэй өөрсдөө харж байгаа хэмжээнд харж байгаа. Бид нэр зорилгоо харсан болохоор тэр их тийм зовлонтой санагддаг байхгүй. Шууд тайлбарлцдаг байхгүй. Хиндээ гол юм биш юм аа. Үзэл санаа тэр зарчимдаа байгаамаа. Тэрийгэ барай явчихаар ер нь хүнтэй дайсгандагчгүй юм, амар сүртэй найзалдагчгүй юм. Яг ингээд бүр яг зарчим дагаж үзэл санаанд дагаж нийслэн нөхөрлөлөөр салдагчгүй юм. Амар бат холбоо үүсдэг. Энэ бат холбоог өнөөдрийн арчилсан нам, улс төрийн намууд дотор, залуучууд дотор хийх ёстой юм л. Ингэж улс төрийн нам болно. Жинхэнэ утгаараа нам болно. Одоо тэрнээс ингээд нэг сонгуульд ялангуут ажил олгодог хүний нөөцийн байгууллага болчиход байгаа байхгүй. Зүгээр л нэг ингээд би зүтгэе гэж яддаг те. Тэгээд нэхэлтэй энэ үзэл санаагаа тэгээд энэ эрхчлөөгөө хамгаалж авч үлдъя гэдэг юм сайн дурын улс төрчин сайн дурын ажил шүү дээ. Ер нь нийгмийн ажил чинь өөрөө. Тийм биш ингээд за одоо ингээд сонгуул та нар мэдчихэж шүү дээ ингээд багцлцсан. Хөлөө сайн хийцэн, усалцсан ийм хилц үгнүүд байгаа. Тэгэд ингээд сүлжээ, манай сүлжээ. Миний сүлжээ. Энэ одоо яг юу юм? Сонгуул юм уу? Юу юм? Юу хийгээд байгаа бид нар ер нь? Манай ээж аав ах эгч нар юм. Тэ? Тэгээ нөгөө нэг намд чинь үзэл санаа нь хаана байгаа? Зүгээр л ингээд нэг юм сүлжээ болцсон. Дараа нь яг бриллиант захирлуудтай хүмүүс. Сонгуулийн өөр хэдэн цаас болно. За ясныхын дараа нэг манай хүүхд ажилд орно. Одоо ингээд төрийн албанд ардын намынхан зөндөө байгаа. Тэр төрийн албан хаагчид юу бодож байгаа вэ гэхээр ардын нам ялагчуд би ажилгүй болныг зарим бодож байгаа. Үндсэндээ айдсан тэр байгаа. Тийм бил. Тэрнээс биш ардын нам одоо энэ эрх баригчдын хийж байгаа ажилд хайртай таалагдж байгаа нэг ер нь дийлэх юм байхгүй шүү. Зүгээр л яг өнөөдөр би нэг ажилтаа байгаа гэдэг анхдагч хэрэгцээ. Нэг талтаа одоо бас бодит байдлыг харуул буруу биш юм. Нөгөө талтаа тэр хүмүүс юу бодож байгаа вэ гэхээр яг энэ маягаараа бол би яах вэ? Бид нэр маргааш бүр ингэ ирээдүг болох юм шүү. Тэгэл ерөөсө бүх юм хинтигээс томилогдоод хинтий улс болох юм шүү те. Монгол улс биш хинтий улс болох гэдэг шүү дээ. Тэг ингээд харалтаа те. Тэгэхээр ийм юмнууд явж байгаа учраас бид нэр хамгийн түрүүнд үзэл санаа гэдэг юм ойлгоод тэгээ залуучууд миний дотроо бодож байгаа цаад үндсэн агуулга бол би нэг 4 жилээр нэг асуудлыг харахгүй байгаа шүү. Бас зөвхөн гишүүн болоод нэг хэвлэлтэй холбоотой юмнуудыг асуудал хэвлэлийнхэнтэй холбоотой асуудлын татвар гэдэг нөө ярьдаг юмнуудаа зөвхөн зэгцлэнийхээс илүүтэй нэгэнт би улс төрийн намаар дамжиж улс төрийн ажил хийх гэж байгаа бол чадхаараа таруулцж хагаад энэ үзэл санааны нэгдэл гэдэг юм руу энэ нам дотор байгаа залуучуудтай хамт яг энэ үзэл санааны түгээг нь өргөд үзнэ гэж байгаа. Яг тэр одоо боломжтой. Манай үеийн залуучууд одоо чи ярьж шít би сонгуулаар аль нэг нам нэр дэвшигчтэй мөнгөөр хамтарч ажиллахгүй гэж. Чи өлсөж байгаа мөртлөө тэхгүй байгаа үстэй. Яг тэгвэл чи тэр мөнгөтэй усан ч гэсэн чи цаанаасаа чиний сүнс чинь жаргахгүй байгаа байхгүй. Яг тэр дураараа байгаа нь өөрт гоё. Дураараа өлсөх нь өөрт гоё. Дураараа цалингаа тавьж чадахгүй шаналж байгаа гоё. Хүний эрхэн жаргахаар өөр эрхэн завгүй монголчууд хилцсэн. Өөрөөр хэлбэл эрхчлөөтэй хүмүүс юм байдаг. Яг ийм залуучууд арчилсан нам байгаа. Зүгээр л нөгөө нэг сүлжээтэй бүтцээ хийдэг ах эгч нартаа жигдээд тэдний хэрэгсэл болоод явж байгаа болохоос биш. Ер нь нэг юм
Энийг л хамгаалдаг тий. Эрхчлөөгөө л даргалдаг ийм намтай болъё гэж бодож байгаа залуучууд байгаа. Тэд нэр бол одоо бидний ирээдүй. Бид нэр маргааш Монголынхоо ирээдүйг зурж чадвал чадна. Хэрвээ чадахгүй зүгээр л яг энэ одоо байгаа нөхдөдчгээ нэг ажил орлого тэрэнд хүрэх зам шат лифт гэж бодож байгаа бол тэгээд ер нь нүүцгээ. Монгол улсын тусгаар тогтнол яг өмнө хэлэхэд одоо тий энэ монголчууд ер нь юун дээр тогтож чинь хэдийн улсын элчин сайд консулын газар л бидний хаалгыг төвжиж өгч байгаа тулдаал бид нар энд байгаа шүү. Виз нь гарвал явлаа. Нэрэ гэрлэн унтрахаа бүгд явлаа. Намайг тэнд байхад урсч чинь. Тэгэхээр тэд нар эргчлөө хайж явж штэ. Яг Америк яаж анх бий болсон гэдэг шиг эргчлөө хайж явах гэж штэ. Тэгэхээр эргчлөөг хүсэж байгаа мянган сая залж байгаа. Эднэрийд л одоо би асуулт тавина. За яах юм? Арчил суус болох юм хэвдүүлээ яг болох уу? Одоо би асууна гэж байгаа юм. Тэгэл хариултыг харъя гэж байгаа юм. Тэгэл одоо өөрчлөл л да нэг хэдэн ах нар Монголд нэг 10 улс төрч байгаа л тэд нар хоорондоо орой нэг юу гэдэг нэг 13 тоглолтог өрөөнд дотроо сууж байгаа л Монголын улс төр гэлээ чи дэрэг нэгээд нэг үзэл санаа бүр тэр шагаанаа тийм. Энийг л болж чадахгүй л явцгаа энэ үзгээ. Энийг хийх л баг сүүлийн боломж л гэж харагдаж байгаа энэ сонгуул бол. Наадах чи сонсож. Хатуу хоёрнаас үнэн биш үү? Өмнө нь улсын хурал сэтгүүлчнэр байсан шүү дээ. Би сэтгүүлчнэр гарахаар дандаа ингэж бодоод идэв гэсэн байхгүй юу? Одоо 10 жил ажил хийж ийн 7 жилийн сэтгүүл зүйн салбарт байсан байна би. Тэгэхээр ингээ харахтаа сэтгүүлчнэр ингээ улс төрд орохоор тэнд нэг уур амьсгал бэлгэлдэг хүн байдаг шүү дээ. Нэг ингээд юм руу ороод уур амьсгалыг базаад нэг зөөллөө тий. Тим мэрэгчлүүрийн сэтгүүлч үүж болох шүү дээ. Хэлэх үедээ зөрөгтэй хэлээд чимээгүү суух үедээ чимээгүү суугаад. Тэгсэн чинь манай сэтгүүлчнэр одоо тэр дунд ингээд анх нөгөө мэдээ бичиж сурж байхад ингээд нөгөө тэр юундаа гэлс оруулах гал ингээл так хийлгээл дайруулдаг шүү дээ. Яг тэрэн шиг ямар сэтвгүй ямар ч барьж явж байгаа агуулгагүй ингээд 4 жил суугаад байж ах юм. Тэгээ одоо юу хийсэн гэхээр 200 айлыг төвийн шугамд холбосон гэд сууж байгаа байхгүй. Тэр бол надад ингээд амар имзэглэмээр тэгээ хөвлөлийн эрх чөлөөний урд ерөөсөө зогсдоггүй. Хамгаалаагүй. Хамгаалах нь битгий л хаач байхгүй. Тэнгүүд та дунд нь орсон чинь одоо тэрийгэ яриад явхад орон зай байгаа болов тий. Хин ч яриаг юм чинь тэрнээс том орон зай гэж хаана байх юм. Хамгийн гол нь сэтгүүлч байна уу, эмч байна уу, тий, инженер байна уу, хуульч байна уу, хинч байсан. Одоо бид нэр сэтгүүлч учраас сэтгүүлч хараад байгаа. Зөндөө эмч нар ороод юу ч хийгээгүй байна. Зөндөө инженерүүд ороод юу ч хийгээгүй байна. Төсвийн мөнгөөр нэг зам тавьснаа л яриад штэ. Бүгдээрээ өөр ярих юм байхгүй. Тэгэл сэтгүүл хулгай алга яриад. Энэ юу хэлж ийм нэхэр ямар ч үзэл бодлого зориггүй тийшээ гүгээд орчхоор хин нэг хэсэг бүлэг хүмүүсийн коноп болоогүйгээр орчхоор өөрийн бодлого тэгээ орчхороо юу ч хийхгүй байхгүй. Зориггүй байгаа байхгүй. Одоо ингээд нэг 4 жил өнгөрсөний дараа хийх юм гээд хэлсэн чинь нэг юм төсвийн мөнгөөр нэг энд нэг юм хийлээ. Тэдэн айлын усан шугам энэ төр ярьж ийн гэдэг чинь өөрөө нэгдүгürt их хурлын гишүүн юу хийх ёстой вэ гэдгээ нэгт ойлгоогүй байна. Ойлгосон ч тэрийг хийх зориг нь хүрээгүй байна. Яагаад зориг хүрээгүй вэ гэхээр хүнд өөрийн гэсэн зориг бодол байхгүй бол зориг гарч ирэхгүй байхгүй. Юунд зориглох юм? Тэгээд ямар ч зориггүй болохоор энэ тэндээс юм барьж авч хийгээд тэрийгэ зориг нь юу гэхээр олон нийтэд таалагдах. Ганц л зоригтой болчихдог. Яг өөрийн гэсэн бодолтой, үзэл бодолтой тэрийгэ хий гэсэн ийм эрс юм бодолтой хүмүүс чинь тэгсэн хүмүүс ч яадаг гэхээр хүмүүсийн бодол хамаагүй байдаг байхгүй. Тэ? Яг өөртөө адилхан үзэл санаа нэгтэй тэр хүмүүстэйгээ яриад хатуу тэгтээ улс төрийн хэмжээнд хилцлээ хийж чаддаг, маневр хийж чаддаг тэр ухаанаа үзүүлээд ингээд үзэл санаагаа хэрэгжүүлээ явдаг байхгүй. Улс төрийн ялгамуудаа сайн хийгээд. Тэгэхээр зоригтой л байх хэрэгтэй гэсэн үг. Зориг. Үүнийг хүнтэй ойлгомжтой шүү дээ. Төрөөд өхөн дундан зоригтой тэрнийхээ төлөө хөдөлмөрлөн тэр болгон ингээд айгүй өөрчлөгдөж. Нийгмийн ажил хийн ер нь нийгмийн зүгтээ чигтээ ажил хийж байгаа хүмүүс юу хүсэж байгаагаа мэдгүй хүмүүс бол дандаа зовж явдаг юм аа. Ер нь. Одоо эмч, цагдаа, одоо тийм нийгэм рүү ажилладаг хүмүүсийг бид нэр харъя л да. Бид нэр ингээд нэг заримдаа эмнэлэг орохоор нэг амар ууртаа сувлэгч, ууртаа хүмүүстэй таардаг шүү дээ. Уурлаад өвчтөө хүмүүс ороод ирэхээр уурлаад идэг тий. Бид нэр ингээд эмнэлгийн тусламж авах гээд эмнэлэг рүү ямар хүмүүс очиж байгаа гэхээр байж болох хамгийн даун дээр байгаа хүмүүс очдог байхгүй. Аврал ирээд өөртөө скул үр хөвгтдээ цуг явж байгаа хүмүүстэй ч үтг юм уу тий. Аврал ирээд
ямар ч уур ухамдал битгий юм. Нүл айдас аврал ирээд явж идэг. Нэг халааттай хүн хараад намайг тэрээд авахыг хүлээж идэг те. Тэгтэл цагнаад эхэлдэг шин. Яац те. Цагдаагийн байгууллага. Ер нь нийгэм рүү ажилладаг байгууллага, төрийн яамдууд зарим хүмүүс. Гэхдээ бүгд биш шүү те. Ер нь яг тэр ууралж байгаа хэсэг яагаад вэ гэхээр тэр яг нөгөө хүсэл биш байгаа байхгүй. Өөрийнхөө хүслээр ажиллааг байна. Өөрийнх нь тэр өөрийнх нь бодол биш байгаа байхгүй. Жинхнээсээ биш. Тэгэхээр зовж идэг. Өөрөө хүслээрээ хийж байгаа хүсэж байгаа юмаа олно гэдэг чинь ер нь асар чухал шүү дээ. Тэрэн рүүгээ явж байгаа хүмүүс бол зөрөгтэй бөгөөд үнэн сэтгэлээсээ асуудал таамаг. Тийм учраас тэр хүмүүсийн яах их нэг нь хамаагүй баг миний бүх нэвтрүүлгээс нь үнэрддэг шүү дээ. Яад ингээд уралцаал үзэлцээл явчихдаг шүү дээ. Тэр чинь өвдөлттэй байхгүй яа. Тэгэхээр хүснэг явж байгаа хаажгаж байгаагаа мэдчихэж байгаа учраас. Одоо таныг дахиад сэтгүүл зүйн салбарт байдаг болохоор чи асууя заяа. Энэ улс төрчид засгийн газар ер нь энэ хүмүүс улс төрийн тогоонд байгаа энэ хэдхэн хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс бэлэн мөнгө тараагаад тэрийг нь бид нэр сайхан хямдалт болж байгаа гэж хэдэн талаас нь зулгаагаад ах ер нь хэр зөв юм бэ? Ийм сонин бэлэн мөнгө тарааж пост бичүүлдэг, бэлэн мөнгө тарааж лайв хийлэгдэг тий. Тэгээ ямар ч гэрээ сэлт хийхгүй тэгээ тэр донд мөнгө авсан солилцсон гэдэг дансныг гүйлгээгүй тэр бэлэн мөнгө тараадаг жишг хизэнээс тогтцсон юм бэ. Тэгээд энд одоо ингээд тэрнтэй хүлээн зөвшөөрөхгүй тэр дунд нь ойлголцож орж гар хуруугаа хилцэхгүй бол тэнх хүн шиг байдалд ордог ийм доошгоо харцсан юм одоо яах юм бэ? Энэ бол яг хизэнээс тогтохгүй шал эртнээсээ л хүний энэ сүрэг нийгэм энэ соёл иргэншилтэй чинь ер нь хамт явж ирсэн зүйл шүү дээ. Өөрт хэрэгцээтэй ямаар нөгөө хүний хэрэгцээтэй юмыг солино. Мөнгө хэрэгтэй бол мөнгөний аваад нөгөө юм нь хийн гэж те. Тэгвэл бэлэн мөнгө хаанаас гарч ирэх вэ? Энд юу саадуулдаг гэхээр хүний үзэл бодол байхгүй. Итгэл үнэмшил байхгүй. Хүний зорилго алсан яраа. Бид нар тэгэхээр юуг олох хэвээр миний хэрсүү вэ гэдэг чинь юуг олох хэвээр гэхээр бид нэр өөрөө өөрсдийгөө олё гэж байгаа байхгүй. Яаж амьдрмаар байгаа юм бэ гэдгээ ойлгоё. Юу хүсээд байгаагаа ойлгоё гэж. Нэгдүгээрт. Энэ тохиолдолд бол тэр тараалт нь хүчгүй нөлөөгүй болно. Хүчгүй нөлөөгүй тараалт алга болно. За одоо нэгэнд байгаа асуудал дээр нөхцөл дээр яриа л да. Одоо ингэ яваад байна шүү дээ. Нэгдүгээрт наа чи гэмт хэрэг. Татвараас зайлсхийсэн мөн үү? Бүртгэлгүй мөнгө гүйлгээд байна шүү дээ. Энэ өөрөө асар том гэмт хэрэгтэй орно. Чи баг эрүүгөө үлдэх шүү. Тийм гэмт хэрэг. Нөгөө талдаа бол энэ юг харуулж байгаа юм гэхээр ийм л хулгай байдаг байхгүй юу? Одоо бид нар ингээд редакц сэтгүүлчд мэдж байгаа сонгуулаар ингээд бэлэн мөнгөнд гүгээд байдаг бүгд мэдж байгаа. Зүгээр тогтож суугаад энэ мөнгө хаанаас юм бэ гэхээр нөгөө бидний байнга шүмжилдэг хулгаан чинь энэ байхгүй юу? Бүртгэлгүй мөнгө. Одоо энэ зөндөө баригдсан барилгууд ч юм байна шүү дээ. Бүгдээрээ аль нэг дарга нарын бүртгэлгүй мөнгөөр баригдсан барилгууд. Мөнгө чинь ингээд нэг бөөнөр нь овоолоо байгаад иж болдгоо. Гүйлгд юм байна л дээ. Тэгэхээр ингээд ямар нэг юм болоод идэг машин болдог. Сайн нэг ардын намын нэг гишүүн чинь шоронд явчлуу боллоо тэр гишүүн чинь алтан морь энтер гэртээ хийсэн байсан гэж байгаа үстэй тий. Галтан гулдмаа болгоо хадгалцсан гэдэг. Арднаас гишүүн чинь өөрөө чуулган дээр ярьсан шүү дээ. Мөнгө нь багтахаа байгаад алтан гулдмаа болгосон. Алтан морь хийгээд гэртээ хадгалж ирсэн байна гэж. Тэгэхээр энэ багхгүй. Тэгэхээр бид нэр ингээд одоо өөрсдөр ирж байгаа санал болгож байгаа бэлэн мөнгөний тоо. Одоо миний наашаа ирсэн бас нэг шалтгаан тийм шүү дээ. Надад амлсан мөнгөний тоо миний сэжиг хүргэсэн гэж. Би өмнө ам нэвэл дээр нэг хальтууртаад өнгөрсөн. Тэгэхээр энэ мөнгө ингэж нүл хулгай мөнгө ирж хахад яг сэтгүүлч хүн бол дургуун л хүрдэг юм л да. Дургуун л хүрдэг юм. Ер нь яа гэдэг байгаа нэгт тий. Үнэхээр адилхан үзэл санаатай, адилхан юмны төлөө зориод тэгээд нөхөр баскыг дэмжижвэл энэ гоё. Ямар гоё юм бэ? Үзэл санаа явж байгаа учраас чамаас янз янзын хачин юм нэгдэггүй. Үзэл санаатай хүмүүс тэгдэг байхгүй. Али ахыгаа дэмжих комент бичээрэй. Эсвэл ахыгаа өмөрөөр энэ төр гэдэггүй. Иргэжлээний үзэлтэй хүн бусдын иргэжлийг хамгаалдаг, хүндэтгдэг. Зүгээр дэмждэг байхгүй. За, мэд өнөр гоё явж шүү. Амжилт хүсье. Энэ худалдагдж байгаа хэлбэр биш. Энэ бол үзэл санаа нэгтнүүд нэг нэгээ дэмжиж байгаа хэлбэр. Энийгээ бид нар бас өөрсдөө үзэл санаагаа манай сэтгүүлчнэр дийлэх нь бүгдээрээ биш. Ер нь ойлгохдаггүй учраас энэ дээр зарим нь эмзэглэдэг байхгүй. Одоо тэрнээс мөнгө авчлаа. Одоо ингээл өртөө уулзлоо тий. Эсвэл бол ингээл тэрнээс мөнгө авмаар байна. Тэгээд тэрийн ажлыг хийч гэдэг юм уу тий. Өвөөгүй юм бас манай залуу үеийн сэтгүүлчд бас хийгээл харагдаал байгаа. Итгэл алдмаар.
тэднэрт бол одоо маргаашаа харахгүй байна. Гомдмоор л юм л. Саяхан төгссөн хөхөд нэг эмчийн нэг эмч ингээл онш бичдэг шүү дээ. Тэгээд өөрөө алдсан юм байна л та. Тэгээд 300 мянган төгрөг гэсэн. Нэг сайтын сэтгүүлч. Тэгээд би тэрийг сонсчоод бас зовж л байлаа. Тийм л амир уустай тий. Одоо бид нар жишээлбэл одоо чи ингээд Улаанбаатар бодъё тий. За 19 оноос 18 онд эхэлж чинь билүү 19 онд эхэллээ. Тий шүү дээ. 18 оны 11 сард эхэлжсэн байна. Тэгээ ингээд эхэлсэн цагаас хамгийн анхны дугаараас ахуулаад амар үзэлттэй, топ үзэлттэй тий. 7 хоног болгон гэдэг орсон зочин болгон олонний танил болдог. Ийм нэвтрүүлэгт шүү дээ байж болох хамгийн их мөнгөний санал ирнэ. Одоо миний нэг өөртөө их бардам явдаг юм тэр байхгүй. Тэр болгонтой одоо хүмүүс төсөөлдөг байхгүй. Чи мөнгө аваад яачлаа маш. Яг авдаг бол би тий зүгээр 7 хоногор ярихгүй шүү дээ тэр бол. 7 хоногт хэдэн удаагийн ямар орлого вэ гэж яригдана. Жинхнээс нөгөө мөнгөө багтааж ятаад тий орон сууц бариад ийм юм болно. Энд дээр миний нөгөө нэг бусадтай ингээд амар онгороо яриад идэг, зарчимтай бай энэ төр яриад идэг нь миний баг одоо нийт ажлын одоо саналууд янз янзын юм ирснийг те бүр ингээд 90% би татгалзаж байгаа шүү дээ. Энэ асар их зориг шаардна. Зүгээр ингээд тэр тоонуудыг зүгээр ингээд сонсоод одоо намайг заримдаа ингээд нэг ярьдаг ганц нэг уус төрчөд ганц нэг бит бодтой хүмүүс байна л та. Одоо бол мөнгөний энтер гэдэг. Би тэр хүмүүсийг би шууд хэлдэг байхгүй. Уцаараа ял хэлдэг. Залгаад яг харилцдаг хүмүүсөө шууд залгаа хэлдэг. Чи өөй. Чи энэ ийм дүнг чи сонсоод салганаад хилээ гаргаад чи хамгийн түрүүнд үхэл царайлна гэдэг чи би мэдчихэж байгаа. Чи бол ойлгохгүй. Чи бол яг үнэндээ миний оронд байсан бол өдийд бүр тэ жинхэнэ утгаараа трол болцсон байгаа шүү. Тэр ялгаа энэ шүү шууд хэлдэг байхгүй. Би аль болох шууд хэлхийг хүсдэг тийм хүмүүс хүмүүстэй. Заримдаа танихгүй бол комент дээр ороод хэлчихдэг шүү дээ. Тэр хэлдэг л байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол мөнгөтэй холбоотой асуудлыг бид нэг ангилж салгаж ойлгох хэрэгтэй. Зах зээлийг хамгаалж явж байгаа, хүний эрх хэрэгчлийг хамгаалж явж байгаа, арчлыг гэрчүүлэхгээ явж байхад хүмүүс дэмжүүл баярлаа гэж авах хэрэгтэй. Энд санаа зовдох ямар шаардлага вэ? Тэд нар харин чамаас эзэж юм нэхэхгүй. Энэ бол баталгаатай шүү. Одоо тэнгууд бас нэг сонио үзэгдэх юм аа. Хайшин сэтгүүлч мөнгөтэй байж болдгүй юм уу? Сэтгүүлч гоё байранд амьдарч гоё машин унж болохгүй юм уу? Яагаад ядарсан тий би өдөө олон жил ажиллахтаа өстой ямар ч мөнгө төгрөг аваагүй одоо ч ядарснараа байна. Юу гэсэн үг гоё юм хэрэгжилж чадахгүй 20 жил ажиллаж яаж байгаа тий. Тэгэд ядуу ингээд балаа барай байж байвал сайн сэтгүүлч тэнцээ хүн ажил хийгээ тэр дундуур ингээд өөрсдийн тий зарчмаараа ажиллаад бүтээгдэхүүнээ зараад юу би энэ сэтгүүлийг 10,000-ыг зараа мөнгөтэй байр аваад амьдарч болно гэдэг. Тэмүүт яагаад сэтгүүлчийг баян байхаар уурлаад тэгээ ядуу сэтгүүлчнэр нь өөрсдөө бахархаад идэв юм. Энэ одоо манай улс төрийн зүтгэлтнүүд ашиглаж ирсэн өвөөгүй аргаас үлдсэн жишг болчихж байгаа. Энийг ингээд арт түмний хүн тий? Одоо Венесуэл Мадуро жолоочийн хүү өөрөө жолоочч үлээ баг тий? Хотсон жолоочч үлээ тий? Би бол арт түмний хүн. Арт түмэн ба бусад гэдэг нэг ийм ангилал оруулцдаг. Ялангуяа жоохон ядуу буурай хөгжингөө орнуудын улс төрчид ийм аргыг ашигладаг. Сүүлдээ манай сэтгүүл зүй ашигладаг болсон сэтгүүлчд. Яа игэл ардын хүүхэд. Игэл арт юм уу? Игэл юм. Энэ юу гэлжэд түүхээр нөгөө нэг жинхэнэ нөгөө хүмүүс чинь юу боддог вэхээр баяжхан хулгайч баяждаг. Тэ? Ер нь л хүн мөнгөтэй байхад дургу. Мөнгөнд дуртай. Гэхдээ тэр мөнгө хүний германд байхад дургу. Ийм бүхэл бүтэн ийм сүрг үсгэж байгаа байхгүй. Тэгээ тэр сүргэн донд бид нар амьдарч байгаа байхгүй. Тэрийг би сорж айгүй их ярьдаг шүү дээ. Ер нь нэвтрүүлгүүд дээр миний орлого тэд, миний сарын орлого тэд. Тэгээ юу гэж гээд тий. Чадахгүй бол тэг юм тэр. Тэр нь гэхдээ үн ч юм удлаа ч юм уу тий. Ер нь би зориуд тэгдэг байхгүй. Яадгийн тэгсэн. Нэг IZ дээр жишээлбэл одоо бид нар ингээ нэг юм доллар тоолол энэ төр шүү дээ. Тэр чинь бол зүгээр л тоолж л үзүүлсэн болохоос тэр гэж нэг аавыг ивэл тэгж авдах юм л да. Тэгээ айз өөрөө хэлсэн байлээ шүү дээ. Намайг нэг баахан цодоод гисэн чи. Үндэ ингэсэн шүү гэт. Тэр нь бичлэгэрэж байдаг юм. Гэх мэтчлэн те. Тэгэхээр бид нар бол одоо энийг сүржил явна. Хүн би түрүү хэлсэн те ямар ч зарчмаас хазаахгүйгээр энийг хийгээ явж орлого олж болд юм аа. Би тэрийг өөрөө бүр үзүүлээд шүү дээ. Зах зээлийн зарчмаар. Хүмүүст юм уу хүргээд. Тэгээд тэр хүмүүс нэгэнт олон хүн анхаарж байгаа юмн дээр
нааж бүтээгдэхүүнээ сурчлах гад эсвэл хувь хүмүүс өөрийгөө сурчлах гад ингээд энэ бол зах зээлийн шударга зарчим байхгүй. Мөнгө өгөөд зөвийг буруу, бурууг зөв, сайхныг муухайг сайхан. Энэ бол боломжгүй зүйл. Та болохгүй. Одоо ингээд өнгөрсөн сонгуулиуд дээр миний нэвтрүүлэг биш зогсоож ирсэн яасан гэхээр зарим нэг жаа нэвтрүүлгээ 7 хоногт 2 болгож байгаа. Тэр ярьж. Орчиг гэдэг байгаа нөхдүүд нь ерөөсөө ч олон хүнд яриаг нь хүргэж дахин хүргээд аймаар хүмүүс. Гүйлгэж байгаа байхгүй. Тэр чинь бас л асар их мөнгөний тоо явж байгаа шүү дээ. Нөгөө ингээ. Тэгэл үнэхээр мөнгө нь хэрэгтэй. Энэ яад энэ зах зээл шүү дээ. Ер нь ягаад ингээд би мөнгөтэй байж болдгүй гэх юм бол яваал байна. Гэтэл энэ зарчим угаасаа өөр тийг болдог. Хэрвээ ямар нэгэн муу талд хүчин зүтгэцсэн болвол хүн өөрөө өөрийгөө хуурч чаддаггүй байхгүй хэрэгчлээд хүн. За нэг удаа чи нүдэ анаа тусалчих гэж бодъё тий. За энэ буруу гэхдээ за яг үдэ мөнгө нь үнэхээр амьдралд хэрэгтэй энэ гिचгий. Дараа нь чи яг тэр үйлдэл чиний зүрхнээс энэ дотроос чинь байнга майжж идэг байхгүй. Чи тэгээстэй энэ хүний өөртөө итгэл цаашдаа ажиллах эрч хүч бүх юмыг унгааж яддаг. Манай сэтгүүл зүгээс яагаад ингэж амар доктортой ингэж яг ингэж байж яснаа ингэж алга болоод те ер нь ингэж бүдгэрч алга болоод идэх юм те. Эсвэл салбар улам ингэж баатарч одоо зорилгоо бүр томсгох биш бүдгэрч алга болоод идэв шүү дээ гайгүй сэтгүүлч нар. Тэд нар чинь тэгээд өөрсдөө маажаад унгадаг байхгүй. Яг тэгэхээр буруу талд явцсан. Тэгээ өөрийгөө уучлдаггүй. Хүн бол бусдыг хуурч чаддаг. Өөрийгөө л чаддаггүй байхгүй. Яг тэр нь бодогдол дотор харсан байдаг. Яг ганцаараа байх үед би гарч ирэнгүүтээ өөрт хэлдэг. Шийдэгтэй гэл хэлдэг. Хүн өөрийгөө хуурч юм бол тэгэл байхгүй. Тэр энийг нэг багада янз янзын юмнууд дээр ойлгоцсон. Тэ бол баг баг чинь өсвөр насны хүүгүүд чинь бас л олон л одоо зөндөөл үйл явдлууд болно. Тэндээс ингээд ойлгочдөг юм байл л дээ. Өөрөө биеэрээ мэдрээд. Тэгэхээр ер нь бол ингээд өөрийнхөө тэр нэг юм өөртөө үнж байх гэдэг юм дээр бол бат. Тэгжээж би хаппи яд жаргалтай өөртөө ихтэй амьдрах юм байна гэдэг юм. Тэгээ энэ л тогтцсон байхад бусад асуудал бол асуудал биш. Аяндаа яваад тэр. Ер нь мөнгө бодож ажилтгүй шүү дээ. Би таныг ингээл юмны пост моточ нотлын коммент уншаал ил хүмүүсийн яриа марианаа сонсоор л одоо хөрсөхөг дэмжээ пост ч мөнгө авчих шүү дээ. Аюу тэгдэг байхгүй. Тийм. Тэгж ярьдаг шүү. Тэгээд байдаг. Тэгэнгүүт одоо жишээ нь ингээд хүн дэмжиж байгаа хүний илэрхийлээ пост бичиж бид нэр тэнгээр нь дуудаад иж болохгүй шүү дээ. Эрх баригч нар дуртай залуучууд байгаа шүү дээ. Шүтсэн залуучууд байгаа болно асуудалгүй. Тэгэхээр та тэрэн дээр одоо жишээ нь тэгс юм уу? Тэр үйлд яриа яагаад үүсчихв? Танд бас нэг хаяа ч гэсэн нэг ингээд би өөрөө дэмжиж гин гэд хатуу зогсоод ингээд илэрхийлждэг тийм жижигхэн хямдалт энэ төр эсвэл байдаг юм. Баггүй тэр хям биш байсан. Одоо ингээд чи ингээд яг одоогийн миний нөхцөл байдлыг харахаар энэ улс төр байсан байгаа ч тийм. Уг нь одоо улс төр гадарлаж байсан хүмүүс ойлгоно. За тэр цагаас шүү болов. Эхлээд энийг төвхтэй ярихын тулд нэгдүгээрт би хөрсөхийг дэмжиж ширхэж үг хэлээгүй. Ер нь хөрсөх гэдэг үгийг би хэлээгүй. Би юу хэлсэн бэхээр энэ нөгөө хоёр нэр дэвшигч зүгээр л бууж өгч байгаа. Сонгуул явж байгаа юм шиг болж харагдуулж байгаа. Өөрөөр хэлбэл бидний үзэл санааг зүгээр л шалаар дэвсч өгөөд улаан хивс болгож өгөө явж байгаа улсууд. Хоёрдугаарт миний нэг улс төрийн нүдлгээд байгаа ч тийм. Ер нь одоо ингээд улс төр гадарладаг хүмүүс бол өөрсдөө ойлгочихсон. Одоо ингээд тэр цагаас шүү болоод арчилсан нам яаж үүжгэнэ дараа нь хин дарга болоод тэгээд ингээд явж гинэ гэдэг. Сэтгүүлч бид нар чинь улс төрийн оролцогч гэж би байнга хэлдэг. Өөрсдөө яг улс төрд ороод ингээд улс төрч биш ч гэсэн улс төрийн үйл явдал ажил хэрэгт ил талд үргэлж нөлөөлж идэг. Улс төрийн оролцогчд байхгүй. Тэгэхээр бид нэр өөрсдөө жижигээр бодох ямар ч хэрэггүй гэсэн. Зүгээр нэг сурвалжлагч төдий, зүгээр нэг ярьслага аваа сууж идэг хүн төдий байхгүй байхгүй. Тэгэхээр бид нэр маргааш юу хийх ёстой, яаж хийх ёстой гэдэг нэг алсын хараа гэдэг байхгүй. 3-4 жилээр нь харахгүй юм сэтгүүлч ажиллаж яах юм нэрэн гэсэн. Стресс сэтгүүлч болж яах юм. Тэгэхээр одоо ингээл явж л байгаа байхгүй тий. Энийг бол нэг тийм жишээл надаас суучлаа би нэг тайлбарлах шаардлагагүй хүмүүс юм харж ирсэн баг гарч байгаа хөшөл. Яг тэгэл бидний үеийн чи таны нэр тэрнээс би үнэхээр дэмжижсэн бол дэмжиж ин гэж хэлнэ. Шууд хэлнэ. Хэлдэг штэ. Нөгөө мөнгө авснараа дуудуулаад хэлдэг штэ энэ бизнес эрхлэгчдийг, бүтээгчдийг, хөдөлмөрчдийг нэр зааж агаад өмөөрөөд өөрсдөлчдөөс өмөөрөөд бүр өмнөр нь ороод ингээ явдаг штэ. Энэ юу хэлж юм хэрэг мөнгө биш байхгүй. Энэ татвар төлөгч нар, энэ бүтээдэг, хөдөлмөрлөдөг
энэ ажлын байр бий болгодог Монголоо урагшаа чирж явдаг хүмүүсийг та нар зодоод бид нэр хаан хүрх юм. Тэгээ тэр үед ингээ намайг эсрүүцэж исэн хүмүүс одоо ингээ нийгмийн ямар байдалд хүрэх вэ? Бүгдийн булаадаг байдлаар хүрчихлээ. Сонгуульд хандив өгөх гэж байна гэж өгж байгаа юм байна гэд баримтчилтгэл болчихлоо шүү дээ. Юу гэсэн үг вэ? Тэ? Үзэл санааг дэмжиж чинь зах зээлээ хамгаалдаг үзэл санаатай нам тэр үзэл бодолтой намыг яа дэмжиж болдгүй юм бэ? Энэ дарангуулагчдаас салъя гэд. Хөөлтэй шүү дээ. Хуулийнхаа өрөөнд танд яагаад өгч болдгүй юм бэ? Яагаад дэмжиж болдог? Дэмжих гингүүт нь сайн нэг хэд хэдэн бизнесмэнүүдийг хорлоо шүү дээ. Энд чинь ерөөсөө л уусдаг шүү дээ. Ингээд дарангуул тогтцсон байгаа байхгүй. А бид нөгөө зурагтаар дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, томоохон хэрэгслүүд дийлэх нь засгийн газартай хамтарч ажиллаж байгаа учраас сүүдэртэй талын дуртахгүй байгаа байхгүй юу? Яг сүүдэртэй тал нь сүүдэр нь ингээд тархацсан шүү дээ. Бүр ингээд ил. Одоо та ч гэсэн хэлдэг таны араас манай контентуудыг агуулгач гэсэн тэгж явсан. Хүмүүсийг хэрсүү бай, хашир бай гэж ингээд хэлээд нь шүү дээ. Одоо нэг бодлын нөгөө нэг хүмүүсийн чихийг наалтчлаа л да. Одоо таны 6 жилийн, бидний 5 жилийн нэг юм байна заяа бас. Гэтэ ер нь яаж хэрсүү байх юм бэ? Тэр нөхцөл боломжийг нь ер нь манай тарих угаалт гэж яриад байдаг бүлэг боломжгүй болтол тарихыг угаагаад байгаа юм шүү. Одоо баг заяа амар тэнэг нөхцөл байдал за. Эрх баригчийг шүүмжлэхээр юу ч чадахгүй худлаа дуурсан тэнэг хүүхэн ингээд бүр өөртөө ихтгэлгүй болтол алуулаад байна заяа. Тэгээ энэ чинь нэг суур буруу байгаад байна шүү дээ. Тэнгүүд одоо зүгээр нэг 25-тай явж байгаа залууг та хэрсүү бай гэж хэлэх чи өөрөө айгүй сонин савраа үлээж байгаа юм шиг болоод байна л та. Яг хэрсүү бай гэж нэг хэлж байгаагүй. Хэрсүү үзэгч та гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл би хэрсүүчүүдтэй зориулж яриад байгаа. Хэрсүү бишүүдтэй энэ харьцахгүй байна гэсэн үг шүү дээ. Одоо би нөгөө нэг комментууд дээр ингэж хэлдэг шүү дээ, тий. Ийм юм ойлгохгүй. Хүмүүний бичээд толгойд бичсэн 3 өгүүлбэр ойлгохгүй. Би хөөрхий ард түмэн минь ээ. Та нар минь ямар их зовцсон юм дтэй энэ гэж юу ярьж байгаагүй байхгүй. Хэрсүү үзэгч таалагч хэлдэг. Бид нэр хэрсүү болох хэрэгтэй гэж ярьдаг тийм. Хэрсүү бай гэдэг чинь амар тийм. Ер нь ялангуяа залуучууд бол тийм бай юм бэ хуцаал гэдэг шүү дээ. Одоо ингээд ус төрч залуучуудаас ямар ус төрч хэрэгтэй юм бэ гэхээр яг манай хүү мөгөө манай хүү юу гэдэг гэж би хүүгээс асахгүй. Тэг их хурд манай 17 таа шүү дээ. Их хурлд ер нь ямар хүн байж хэрэгтэй юм бэ? Ер нь ингээ улс төрд ямар хүн байвал хэрэгтэй чи бодоод аавда хэлээж гэдэг. Бод үзсэн ер нь ямар ч хүн хэрэггүй шүү дээ. Яг л юм байхгүй. Тэг хүнд юм заадаггүй. Заалах дурггүй. Ер нь яаж хэрсүү болох юм бэ гэж те. Хэрсүү гэдэг үг өөрөө яг ямар үг юм бэ? Монгол хэлэнд. Ажилсаг те ухаантай тийм хашир машир санаатай манаатай те хашир машир гэсэн үг ш. Ер нь л ажилсаг багын нэг юм хэрсүү хүүдээ энэ хэрсүү залуудаа те юм амиа аваа явуулдаг. Ухаантай амьдрах чадвартай. Ухаантай нэг л эмэл хүнийг хэлж бас нэг хэрсүүгээ багтаагаад ер нь аливаад ингээд өөрөөхөө ханддаг шүүмжлэлд ханддаг. Ийм хүнийг хэлж байгаа. Тэнгүүд яаж хэрсүү болох юм бэ гэж. Ер нь яагаад хэрсүү биш хэсэг нь хэрсүү биш байгаа юм бэ гэж. Тэгвэл хүн яаж хэрсүү болд юм? Яагаад тийм ажилсаг ингээд юмны шүүмжлэлд ханддаг болд юм гэхээр үзэж туулж иж. Ямарваа нэгэн амьдралын олон одоо тэр амьдэрсэн жилүүдтэй олон давааг давж туулсан үзэж туулсан дараа хүн хэрсүүчдэг юм байна. Бодлон суугаад ертөнцийг үзэх үзэл нь арай ингээд төсөөллөөсөө арай илүү бодиттой болж сууж эхэлж байна. Ийм юм байна штэ. Тэгдэг юм байлаа шүү. Найз нөхөд гэдэг чинь мөн үү? Ер нь ингээд амьдрал ажил хүмүүний нийгэм гэдэг чинь тэргээл ингээд бодоол эхэлдэг л байхгүй. Тэгэхээр яаж бүгдэд юм үзүүлэх юм бэ гэдэг асуудал. Яг өнөөдөр үстэ дэлхийн асуудал болсон. Эхлээд ямар нэгэн зүйл бүтээх гэж зовж исэн ард түмэн нийлж байгаа тэр зовлонгоо хамтдаа давж туулаад юмтай болжээ. Амьдрах орчин сайжирч. Ингээд өөрсдөө зовлон туулаад дараа нь хүүхдүүдтэй болоод хүүхдүүдээ тэр өөрсдийнхөө туусныг мэдрүүлэхгүйгээр өсгөжжээ. Юмар элбэг хангал. Дараа нь тэр элбэг хангалан өссөн үе чинь одоо дараагийн нийгмийн эзлээд авахаараа илүү бүтээлч шин чанар нь аав ээжээ өвгд эцгээ бодвол буурчиж амьдралыг идэх буурчиж. Одоо манай хүүхдүүд ингээд ер нь доошоо ингээд залуучуудыг харахад бол ер нь л ингээд за манай хүү бол арай өөр нэг бас өрчсөн орчин арай өөр. Ер нь хүүхдүүдийн үе тэрнээс доошоо үе яаж юм нэхэр одоо миний Америкт очиод ингээд байж хад харж яаж юм юу ч хэрэггүй. Бид нарыг хүсдэг нөө байр машин ямар нэгэн өөрийн гэсэн өмчлөл юмтай байх тухай ойлголт байхгүй. Үгүй яах юм ажил ямар нэгэн орлого олоод тэгээд дуртай газараа хэсэг хугацаанд амьдрал явъя л да. Тэр нэг заавал би нэг өөрийн мөнгөөр нэг газар байрмаар авч яад юм.
машин тэргээр яах юм? Лайны нэмэр арчлах гэж. Үжил хандлага өөрөө ийм байхгүй. Тэнгүүд бид нар ингэж хүмүүс ойлгодсон байна гэдэг ойлгочгоор яаж хүмүүсийг хэрсүү болгох юм хэр төрийн бодлого ямар байх хэвээр хэр хүмүүстэй зовх жарах эрхийг өгөөч гэж. Зовх эрхийг өгөхгүй байна. Би жаргаад байна гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ манай энэ тус нэг үндсэн том шалтгаан манай уламжлал зан заншил бидний хоолоо одоо бидний хоол үндсэндээ одоо дундаж амьдралтай хүмүүсийн хоол 100 км-ийн цаан бэлчил байж байгаа байхгүй. Яаж зовсон хөдөө ах дүүнэр дээр очиод нэг хоног гаргал иддэг л байхгүй. Яг одоо энэ бусад энэ арчилсан тэ жинхэнэ юм шудраг өрсөлдөөнтэй нийгэмд эл үссэнгүүтээ хөдөө гараал явцдаг юм гэж байхгүй шүү дээ. Хөдөөч гэж байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар тийм уламжлалаас үүдэлтэй илүү юм идэвхтэй амьдрах, илүү одоо бүтээмжтэй байх юм нөхцөл шаардлага энээсээ шалтгаалаад илүү бага байна гэж. Нөгөө талдаа бид нар ажил хийхгүй байна. Ажил хийхгүй байгаагийн шалтгаан хийж байгаа гэхдээ нөгөө нэг өөрийн хүссэснээ хийхгүй болохоор аз жаргалгүй хийгээд байхгүй юу. Тэгээ аз жаргалгүй юм хэр удаан хийгээ ажтай. Тэгэхээр өөрийн хүссэснээ мэддэг, юу чаддгаа мэддэг, юу хүсдгийг мэддэг юм авьяастай хүүхдүүд авьяасаа мэддэг. Ер нь явж юм болгон авьяасан дээр очдог байхгүй. Тийм бидтэй өөртөө итгэл би энийг чадна, би ийм болмоор байна. Ямар нэгэн зорилго багаасаа ийм хүмүүс л амжилтанд хүрээд байгаа байхгүй. А нөгөө талдаа манай залуу юу шүү дээ яг түрүүний хэлсэнчлэн заавал ингээл юм мундаг байх гал амжилтанд хүрэх гээл тий. Зүгээр ингээл яг ингээд бидний ээж аав эмээ өвөө сайн хүн гэж чиний хэлдэг үе сайн явж чиний хэлдэг гэхэд даргын нэг хүүхдэн дарга болчгоор тэдний хүүхд сайн явж чиний хэлдэг шиг одоо бид нэр ингээд нэг сүртэй хийсэн ажил дээр заавал нэг амжилтанд хүрээл тий. Алдар цолоо дуудуулаад л тий. Тэгж байгаа үнийг сайн явж чиний үздэг. Энд чинь залуучууд бас ядраад шүү дээ. Ядрах нь аргагүй. Ягаад гэвэл тэдний аз жаргалын хэмжүүр нь өөр байхгүй. Зүгээр л өөртөө хаппи байх чинь гоё шүү дээ. Тэ. Өөрөөр хэлэх юм бол энэ бид нар заавал ингээд материалын хэрэгцээг нь бүхнийг хэмжээд байдаг чинь бас зөв юм буруу юм гэж. Тэгэхээр манай залуучууд одоо хувьтай авахд бэлэн болцсон. Тэрийг нь өгөөл гэж байгаа. Тэгээд бид нэр дотооддоо бизнесүүдэд дэмжээл гэж байгаа. Төрийн бодлого бол уг нь бол айгүй амархан бид нар дандаа маш ингэ бизнесүүдэд дэмжчихээ. Тэгээд гадны хөрөнгө оруулалт хамтраад гадаад дотоодын компаниудаа хамтраад том ер нь юм бүтээ зардаг болёо л гэдэг бас дотоод гадаадгүй. Дэлхийдээ харилцдаг юмаа зардаг бол. Ингэсэн тохиолдолд бизнес корпорацууд томрох юм байна. Тэр нь ажлын байр бий болох юм байна. Тэр ажил дээр чинь хүслээр ажиллах залуучууд хүслээж ойлгохгүй залуучууд мянгаар байгаа шүү дээ. Тэгжиж зах зээл тэлхээр орлого нэмэгдэхээр цалин нэмэгдэх юм. Тэгээд цалин нэмэгдэхээр чинь тэр одоо нэг цалингаа голоод Солонгост очихоор ажилласаг болоод байгаа залуучууд чинь зүгээр л энд цалингэл голж байгаа байхгүй. Тэгээд цалин өсөх гэдэг шаардлага тавьж байгаа. Тэдний буруу биш. Өөртөө заавал бүгдийг нарийн ойлгох шаардлагагүй шүү дээ. Энэ улс цалин нэмэх боломжгүй. Зүгээр компаниуд цалин нэмгээд төр даалгавар өнгөт нэмждэг тийм боломжгүй. Энэ чинь зах зээлийнхаа бүхэн багтаамжаараа. Тэгэхээр бид нар зах зээлийн хэрхэн том болох юм бэ гэдэг төрийн бодлого явж ийж бид нар том компаниудтай болох юм байна. Бизнесүүд амжилттай болох юм байна. Ингэжээж орлого нэмэгдээд, цалин нэмэгдээд тэгээд хүмүүс аз жаргалтай ажил хийгээд тэгээд иргэн тойрноо зэгцэлж эхлэх юм байна. Тэгжээж явж манай нийгэм бид нэр зам дээр нэгэндээ зам тавьж өгдөг болох юм байна. Гудамжин тааралдаад мэдлдэг болох юм биш үү? Ерөөсөл. Тэгвэл энэ зөвлөө ерөөсө бүх юм эрхчлөө. Эрхчлөөн дээр одоо ингээд суурлаа тэгмээр байна, ингэмээр байна, энэ болохгүй байна, тэр болсонгүй гэхээр бидрийг гоншгонлоо гэдэг. Ер нь гоншгоно гэж юу гэсэн үг юм бэ? Бид нэрээ гоншгоноод байгаа юм. Гоншгонж байгаа шүү дээ. Гоншгонуулж байгаа юм чи гоншгонохгүй яах. Гоншгонох хэвээр бүгд гоншгонох хэвээр. Гомдлох хэвээр. Бид нэр гоншгонж гомдлох бүр өөлөх хэмжээнд ирсэн байгаа шүү. Тэгээ чамаа хэн нэгэн гоншгонжийн өвлгөө чи ямар лагийн гоё амьдарч байгаа юм шүү дээ. Амжилтсан наазаа. Ямар гоё юм бэ чи те. Ийм газар байгаа газараа амьдралаа цэцгэлээд те. Гоё л өчтөд мөрөөр гоё л амьдрал да манийхаа гоншгонж байгааг хараад та. Тэгэхээр чи жарахгүй байгаа юм шүү. Миний гоншгонж байгаа чамайг зовоож байгаа чи амар зовлонтой амьдарч байгаа юм шүү наазаа те. Яг аз жаргалтай амьдарч байгаа хүнд бол гоншгонж байгаа хүн харагддаггүй шүү дээ. Гоё нарны жаргаж байгаа, мандж байгаа, мөн шувуу нисэж байгаа. Энэ ертөнцийн хамгийн гоё энэ сигналын дуу уртл аюу сонсогддог байхгүй жаргалтай хүнд. Зовцсон хүнд яг тийм зовлонтой юм болгон зовлонтой сонсогддог. Хүний инээ татаархуу сонсогдно. Айлгууд альцгаар сонсогдно. Тэ? Хүмүүсийн яриа хэрүүл бол сонсогдно. Зүгээр ингээд ослоос сэргээсэн сигнал өөрийг нь
холдооч гэж байгаа юм шиг сонсогдоод юу гээд байгаа юм бэ чи гэдэг тийм. Энэ өөрөө тэр аз жаргалтай байгаа юм бол бид нарыг гоншигнж байгааг хэлж байгаа юм бол чи өөрийгөө гоншигнохгүй хэмжээний аз жаргалтай гэж үзэж штэ. Гэтэл яг харагдж байгаагаараа чи найзаа өөллөө штэ чи тийм. Тэгэхээр ингээд жоохон бодиттой бай. Нэгт хоёр дахь юм бол хүний хэлсэн үг бол хүний л хэлсэн үг. Буддагийн сургаал байгаа штэ тийм. Муухай үгийг хүн хэлж болно. Авахгүй бол тий хүн ингэ чамд бидэг өгч болно сайн муу. Авахгүй бол тэр хүн тэр юм тэндэл үлдэнэ. Чи сайхныг нь ав, муухайг нь битэл ав л та тий. Яг тийм л дөрмөөр ажилтдаг байхгүй. А бүх муухайг авбал би өндөр өөлөө авчихсан. Эхний сардаа өөлөө авчихсан. Буруу хараад нэрэ. Жинхнээсээ за болохгүй юм байна. Би монголчуудынхаа дайсан болох юм байна. Юун тэр хуурамч талбаар энэ төрөөр оруулах. Тийм зориг надаас гарахгүй шүү дээ. Мэдээж хэрэг бид нар чинь хүнийг хүн юуг нь хамаагүй гэж бид нар хэлдэг. Би юм бас хэлдэг. Гэхдээ яг үндсэндээ хамаагүй бол биш байдаг. А зөв хөвлөд үзэхээр хувийн жингээрээ хэдэн хувь нь илүү их нөлөөлдөг вэ гэдэгт л асуудал байдаг. Тэрнээс одоо хүний юу хэлэх нь хамаагүй байдаг бол бид нэр ингэж хувцас сонгохдоо дэлгүүрт орж гашлахгүй шүү дээ. Ямар ч яадгийн хамаагүй шүү дээ тий. Өөртөө л таалагдчих байл гэдэг ч юм уу тий. Юмнууд байна шүү. Гэтэл бид нэг юмны загварыг бас нэг тренд тагчих гад сонгодог шүү дээ. Энэ бол хүний юу гэх нь угаасаа л хүн төрлөختөнд би биендээ хамаатай байсарч байгаа болно. Хамгийн гол нь юу руу зорж байгаа вэ? Тэр зорилго чинь хэр том бэ? Тэгээ тэрэндээ чи хэр ихтэй байгаа вэ гэдэг дээр төвлөрчих юм бол хүмүүсийн хэлж байгаа юм дийлэнх нь ер нь бол тийм. Ялангуяа тийм явуургүй жижиг сажиг хэрүүлийн жигжиг бол орхоо байцдаг. Үнэт зүйл рүү харин дайраад байвал би өстө үзэж таардаг шүү дээ. Улаан цам гүтгээд тийм. Миний хийдгүүг хийдэг юм шигээр боттой хүмүүс ярих юм. Би үзэл тарчдаг. Тэгээ намайг хүмүүс жоо хэрүүж мөрөж. Тэр нь хамаагүй. Хэлэх ёстой бол хэлж л байх ёстой. Хүн байна да. Өөрөө ядаж өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү дээ. Надаас өрхийн хамгаалахын намайг. Ер нь ингээ бие том тий. Надаас өрхийн намайг тоохын гэдэг шүү тий. Тэгэхээр өөрийнхөө төлөө л байх хэрэгтэй. Дуурчлах хэрэгтэй. За хоёулынх нь яриа бол нэг хүн яриад тахгүй тий. Улс төр гээл хүндрээд тахгүй. Сэтгүүл зүг гээл нэг өнгөрөөд тахгүй. Яг тэр хувь хүний ухамсар төлөвшөл, яс суртахуун гэдэг юм дээр тулаад байна шүү дээ. Тэгмэд одоо хүн чинь ямар мөнх амтан биш дээ. Тэгэл үхэн шүү дээ. Тэгэл үхэн гэж бодохын аагуур гон зөндөө юм цэгцлэгдэж ингээ зүг буруугаараа ялгагдчихийдэг шүү дээ. Тэгэхээр та ер нь үхэндээ ч юм уу эсвэл сүүлийн үеэс хүмүүс ингэдэг болчих. Бүгдээрээ л үхэн шүүдээ нэгэндээ хайртай байх гэл заавал нэг тий. Заавал нэг юм шалтгаан төсөл гаргаж ирж байгаа л тэрнийхээ араас явах гээд. Та ер нь тэр үхлийн тухай хэр их боддгийг за ирэхээр нь ярина шүү дээ. Одоо юундаа боддгийг ингэж ханддаг юм уу? Ер нь энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Сүүлийн үедээ би яг иймэрхүү яриа пост нийтлэл эргэн тойрныхныхоо иймэрхүү яриг сонссон. Олон сонсдог болчихдог. Энэ нэг нь надад хэлээд байгаа байхгүй юу? Хүмүүс их готарч ийн, их цөхөрч байгаа юм байна. Их депресд чинь бүр тийм стресс бүр даваад их зовоод байна шүү дээ. Тэгээ энэ шалтгаан нь юу юм бэ гэхээр ингээд орчин нөхцөл хүн чинь ерөөсөө нийгмийн амт учраас орчин нөхцлөөс хүн их ядарч байна. Тэр үйлдэж ингээд өөрөө байхаар л гоншгонлоо гэж орж ирдэг ч гэдэг юм ийм нөлөөллүүд их байна. Тэгээ дээр нь асар их дарамт байна. Гэлж очиргүй чамаа ингээд авахгүй гэсэн дарамтууд байна. Тэгээд ер нь өхлийн талаар их хүмүүс яриад байна удаа гэж. Нөгөө талаар сүүлчийн самурайгийн кинод шүү дээ. Том Крузийн. Би мэдгүй. Тэр кино одоо энэ үзэж байгаа хүмүүс санаж байгаа бол тэр кинон дээр хаан сүүлийн хаан асуудаг байхгүй. Багшигаа нөгөө нэг Америк цэргээс асуудаг байхгүй. Яаж үгсэн бэ гэж хамгийн сүүл уулзахтаа. Тэгсэн чинь Том Круз тэр жүжигчний зүгээр All Green жил нэртэй одоо марцчих. Юу гэж хариулдаг вэ гэхээр би танд багш чинь яаж үгснийг биш яаж амьдрсныг нь ярьж өгье гэж. Тэгэхээр өгөхөд юу үлддэг вэ гэхээр яаж амьдрсан үлддэг. Бид нар чинь ингээд үр хөвгөд үрждэг амьтад ч тийм. Тэгэхээр энэ юу үлдэх ёстой вэ гэдгийг ер нь бүгд л боддог. Яаж амьдрсан байх юм бэ гэж. Ямар ч хэр баян байсан бэ гэж ярихгүй байх. Юу бүтээсэн юм бэ? Тэ? Юу үлдээсэн юм бэ? Үр хөвгөд чинь ер нь би тэрний үр ач зээ тэрний одоо үе удам миний өвөг эцэг ийм хүн байсан гэж яг ямар хүн хэлэх юм бэ л байхгүй. Энэ бол бас л бодогдтол зүйл шүү дээ. Бидний зорилго бас тэр шүү дээ. Гэхдээ бид нэр зөвхөн тийм хүн болохын төлөө биш. Яг одоогоор бол яг үнэндээ би бол энэ
өөр хүүхдтэйгээ хамт өөрийнхөө эх оронд гоё л амьдрмаар. Бас гадаадад нас жил амьдраад үзлээ. Миний Монголыг үүсгэх ус бол мэдгүй. Надад л боохгүй юм лээ. Гоё юм билээ л дээ. Агаар магаар цэвэрхэн. Байнгын ногоон заалттай, өвөл зөнгөө. Тэгэл гадаа нь ямар ч аюулгүй хүмүүс найрсаг гэдэг гоё. Гэтэл Монгол эх орны онцгой төр чанарууд бол байхгүй шүү дээ. Тэр хүмүүсийн харц байхгүй. Тэгэхээр энэ Монголын энэ нэг юм засчулах ахуйн зовлонгоос салах хөдөлгөөн бол ядаж 50 жилийн дараа тэр арилах хөдөлгөөнийг бол одоогийн залуучууд хийх нь хувь заяаны үүрэг байхгүй. Энийг л ойлгох хэрэгтэй юм байна. Бид нэр олж харах хэрэгтэй юм байна. Харж байгаа. Гэтэ ямар нэгэн хин нэгэн тийм одоо дайны өмнө урдуур нь тугаарч гүйдэг шиг хөдөлгөөн эхэлж ихний алхам хийхэлсэн юм байна. Тэгэл тэр нь ихний 1%, 2% байж болно шүү дээ. Нөлөөлөл нь 5%, 10%. Ямар ч зүйл ихлүүлсэн байхад соромц шиг баг багаар тэр нэг сэрэг бол том өрдөг. Тэгээ энийх нь үр дүнд 50 жилийн дараа миний хүүхдүүд ядчилтэй гадагшаа нүе гэдэг бодохгүй. Миний хүүхдүүдийн хүүхдүүд консулын гадаа очил виз яаж гаргах вэ? Виз айтайхан гаргадаг хүн байна уу гэд пост хийжээс уухгүй л баг. Одоо эхэлж чадвал гэж байна. За баярлалаа, сайхан ярьлаа. За их баярлалаа, сайхан яриллаа. За энэ бол манай багийн сэтгүүл. Тэгээ түрүүнээс шинэ хөрхөө охтуудыг чинь хараа. Би тэр залуу насаа хамт өрөх завшаан бид ичүүд амьдралынхаа яг эд залуу байгаа үеэл хамтдаа бүх юма туулж өнгөрүүллээ шүү дээ. Тэрийг ингээд хэвлэл материал болгоод аваад үлдсэн. Одоо 20 жилийн дараа алт байх уу? Нэг үүсэх нанд үн тийм болтохгүй байх гэж байна. Яг л энэ л үлддэг. Би сүүлд мөхтүүлэгчтэй хэлсэн да хүүхдүүдтэйгээ ярьцлага хийж бичиж үлдээгээрэй гэж те. Одоо энийг л барьж үлддэг юм байлээ л дээ. Одоо та нар ингээд 50 60 за 70 80 жилийн дараа те. Хүүхдүүд харна шүү дээ. Эмээгээ харна шүү дээ. Зарим байхгүй болцсон те. Нар болцсон. Ингээл харна шүү дээ. Ийм байсан ба шүү дээ. Ийм хувц өмсдөг байсан байна. Бүгд өөр хувц өмсдөг байсан ба шүү дээ. За тэгээд амжилт хүсье. За амжилт хүсье. Сайн зүтгээрэй.